Олон улсын монголч эрдэмтдийн 11-р их хурал энэ өдрүүдэд болж байна. Монгол судалбаа доктортой хөгжил сэдвээр зохион байгуулагдаж байгаа их хуралд 29.400 гаруй эрдэмтэд биет бус өвийг тээгч иргэд оролцож байна. Их хурлын томоохон салбар хурал бол соёл утга зохиол. Салбар хуралдааны хүрээнд соёл урлагийн их сургуулийн соёл урлаг судлалын хүрээлэнгээс гаргасан үзэсгэлэн судалгааны томоохон ажил түүхийн он цагийн хэлгээ өнөөдөр судлан дахин сэргээн засварлаж өвлөн буйг харуулж байна. Соёл урлагийн их сургуулийн дүрслэх дизайн урлагийн сургуулийн Монгол үндэсний урлагийн судлалын профессорын баг 2015 оноос эхлэн боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамны шинжилгээ ухаан технологийн сангийн дэмжлэгтэйгээр орчин үеийн Сибирийн болон Монголын дүрслэх урлагийн гарал үүслийн харьцуулсан судалгаа төсөл дээр амжилттай ажиллаж байна. Төслийн хүрээнд 2015 онд Хинтээ аймгийн Бачирээд Бэндэр сумдад ажиллаж, хээрийн хамтарсан судалгааны ажил хийсэн бөгөөд Аршаан хадны дүрс зургийг амжилттай баримтжуулан судалгааны үр дүнд Аршаан хад ном, баримтат кино, хадны хуулбар дардас зураг мөн 3 хэмжүүрт дүрст гэрэл зураг, түншлэн 2016-ны төгсөгч Солонго, эрт цагт арьсан бүтээл, магистрант хангал, омгийн уугуул баримтал хийсэн нь тус үзэсгэлэнд тавигджээ. Цаашид соёл урлагийн их сургуулийн соёл урлаг судлалын хүрээлэн энэ мэт олон соёлын өвийн судалгааг хийж ажиллахаар зорж байна. Монголын соёл урлаг бол өөрөө бол яг уул уурхай шиг нээгдээгүй баялаг ихтэй, судалгаанд хамрагдаагүй орон зай асар ихтэй. Ер нь манай энэ салбарыг шохорхон дурлаж судлахаар ингэж зорих энэ эрдэмтдүүд бол асар их гоё одоо ирээдүй бол хүлээж байгаа гэж ингэж бол хэлмээр байна. Монгол судлаач эрдэмтдийн хурлыг хурлаж байгаа энэ өдрүүд бас бид нар энэ сэргээн засварлалтын энэ юмар бол Австрийн багш нартай хамтраад Австрид сэргээн засварлалтын дээд сургууль гэж их сайхан сургууль бий. Тэр сургуулийн багш нартай хамтраад энэ сургалт явуулж шít. Үнэхээр манай Монголд бол сэргээн засварлалтын үе түмэн юм байгаа. Энийг застдаг сэргээдэг мэрэгчлүүд асар цөөхөн. Энэ талын лабораториуд манад хэрэгтэй байгаа. Аль ч чиглэлээр нь керамикч байна уу, цаасан ч байна, уран зураг, мод, чулуу гэд аль алиугаар нь манад бол асар их юм багш. Энүүгээр бол бид нар бол Оросын, Австрийн эрдэмтдтэй энэ төр хамтарч хийж эхлүүлж байгаа юмуд бол байна. Тэгээ бас өөрсдөө багшаараа бэлтгэх бол шаардлага бол байна. Бид нар хоёр багшийнхаа материалыг их жишээлбэл бэлтгээд ингээ явуулсан. Тэгээ тэрийг одоо бид нар мэрэгчлэх юм бол явуулна. Үзэсгэлэнд мөн Монгол хаадын ордны 7911 жавхцад ятгыг сэргээх төслийг танилцуулан дэлгэжээ. Хувлаа хааны мэндэлсний 800 жилийн ан хүрээнд соёл урлагийн сургуулийн профессорын баг Игшиглэн манлай хөгжмийн өвлөртэй хамтран Монгол хаадын ордны 7911 жавхцад ятгыг сэргээж сургалт судалгаа уран бүтээлийн эргэлтэнд оруулж байна. Юан улсын хааны ордны ятгыг сэргээх төслийн үр дүнд бүтээгдсэн ятгнууд нь шинжилгээ ухаан технологийн 2015 оны шилдэг инновацийн бүтээлээр шалгарсан байна.